одоо ингээ ажилгүй хаанасаа мөнгө авч талхан авах уу тийм хэмээ хүүхдээ яа тийжэх үү би бол хувьдаа ажилгүй хүн дөрөв хүүхдээ гэртээ сууж байгаа. Бид Монгол улсын шилжилтийн энэ хүү зөв цаг үе одоо өргөн хэрэгцээний хөлсний бараг дамж байгаа юм гэж бүр огт таслан тагсаа маань. Маш хүнд байсан шүү дээ. Энэ Монголын ард түмцэд ойлгохгүй шүү дээ. Үлс шүтээгүй. Таануудыг төрж явах юм шүү дээ энэ. 1990 оны хувьсгалын үр дүнд Монгол улсад зах зээлийн нийгэмд шилжих үйл явц эхэлж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халах, нийгэм эдийн засгийн шинэ харилцааг бий болгоход чиглэгдсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүллээ. 1991 онд Монгол улсын иргэний хуулийг шинчилж иргэд хувийн өмчтэй байх, төрөөс бүх хэлбэрийн өмчийг хуулиар адил тэгш хамгаалах явдлыг хуульчлан баталгаажуулав. Улсын бах хурлаас албан татварын, гайлын, өмчөвчлөлийн, аж ахуй нэгжийн зэрэг олон хуулийг батлан гаргалаа. Эдгээр хуулиуд улс орны эдийн засгийн зах зээлийн харилцааг шилжүүлэх эрх зүйн үндэс болсон байна. Зах зээлийн эдийн засаг шилжих алхмуудыг Бямсрангийн тэргүүлсэн засгийн газар анхлан хэрэгжүүлсэн байна. Шилжилтийн мөрийн хөтөлбөрийг олон улсын валютын сантай хамтран боловсруулсан. Засгийн газар өмч хувьчлалын асуудалд гол анхаарал хандуулж хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр өмч хувьчлах арга хэмжээг зохион байгууллаа. Өмч хувьчлалыг төв орон нутагт байгуулагдсан үн цаасны бирж, брокерийн бүсүүдээр дамжуулан зохион байгуулж хөрөнгө оруулалтын их бага эрхийн бичгээр хувьчилжээ. Үн чөлөөлөх, чөлөөт үнийн тогтолцоо бий болгох алхмуудыг хийсэн байна. 1991 оны 1-р сард гаргасан засгийн газрын 20 дугаар тогтоол эхний алхам байлаа. 1990-ад оны эхээр үнийн 90% чөлөөлж зах зээлийн зүй тогтлоор үн бүрдэх тогтолцоог нэвтрүүлв. Хүн амын амьдралын доод түвшинг баталгаажуулах үүднээс өдөр тутмын зайлшгүй хэрэгцээт 16 үндсэн нэрийн хүнсийг картаар олгох болсон байлаа. Өргөн хэрэглээний бараа, цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, орон сууцны болон хотын тээврийн үйлчилгээний үн тарифыг төрөөс хянан тогтоож байлаа. Тиймээс чөлөөт үнийн тогтолцоонд үндсэндээ шилжсэн зах зээлийн эдийн засаг шилжих, эдийн засгийг докторжуулахад авсан чухал арга хэмжээ байлаа. Аж ахуй нэгжийн тухай хууль баталж засгийн газар хувийн хвшлийг дэмжих бодлого явуулснаар хуваараа эрхлэх аж ахуй, бүрэн ба бүрэн бус хариуцлагатай хоршоод олон зуун хувьцаат болон бүрэн бус хариуцлагатай компаниуд байгуулагджээ. Монгол улсад өмчийн олон хэлбэр бодитойгоор оршин тогтнох боллоо.